Дэлхийн 2 дугаар дайны үед хүн дээр туршилт хийдэг нууц лаборатори байсан. Тэрч байтугай амьд хүмүүсийг задсанд оруулдаг байсан гэдгийг та мэдэх үү? Энэ газрыг 731-р үхлийн салаа гэж нэрлэдэг. Манжуурт байрлаж байсан энэхүү нууц анги нь Японы эзэнт гүрний хамгийн аимшигтай төслүүдийн нэг байв. Түүнийг удирдах байсан хүн бол Широ Иши. Тэрээр өөрийн харгас яргаллуудыг шинжлэх ухааны төлөө хийж буй ариун үйлс хэмээн зөвтгдөг байв. Тэнд хоригдлуудад зориуд тахал болон холиор зэрэг үхлийн өвчнүүдийг хавтааж хэдий хугацааны дотор бие нь муудаж хэрхэн үхэж байгааг нь ажигладаг байв. Мөн зарим хоригдлуудыг хүйтэн төлдөөж арьс мах хэрхэн үхэж байгааг судалдаг байж. Гэхдээ хамгийн аимшигтай нь зарим хүмүүсийг ямар ч мэдээ алдуулалтгүйгээр амьдаар нь задсан шинжилдэг байсан. Тэнд хүнийг хүн гэж биш, харин туршилтын материал мод гэж нэрлэдэг байж. Гэхдээ үүнээс ч илүү аимшигтай нэг зүйл бий. Дайн дууссаны дараагаар энэхүү харгислыг үйлдсэн олон эрдэмтэд ял шийтгэлгүй өнгөрцгөөсөн юм. Учир нь Америкийн нэгдсэн улс тэдний цуглуулсан мэдээллүүдийг авахын тулд тэдний эрх чөлөөгөөр намилтсан түүхтэй.